Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны ихтгэл байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан цастай өглөө биднийг өгтөж байна. Тэгэхээр хэд хоног ерөнхийдөө бол жоохон хүүтэр нэгсэн мэдээтэй байгаа юм байна. Тэгээд манай монголчууд ч гэсэн ярьдаг те. Хаврын сэл хаврыг нэтэ гэж. Тийм болохоор та бүхэн бас хувцсныхаа дулаадгыг анхаараарай гэж бас хүсэж байна. Бас мэдээ зүрхэн хамгаалал гэдэг эзний үгийг бас давхар санаж явсан дээр хаа гэж байна. Тэгээд өнөөдөр бол 3 сарын 11-ний өдөр мигмар гайраг альчлан ирсэн байна. Тэгээд шинэ он гараад 2025 он гараад 70 дахь өдөр бидний бухтаж байна. Тэгээд 70 өдрийн турш та эзний хайр ивэл эрүүлэр дүүрэн өдрүүдийг та өнгөрөөж байна уу? Магадгүй Бурхны хайрын тэр гайхамшигыг та мэдэрч амжсан уу? Амжаагүй юу? Эсвэл Бурхны үйлчлэлийн төлөө та юу хийж байна биднэрт өгөгдсөн энэ өдөр хоногуд ямар үнцэнтэй вэ? Нэг л мэдхэд ингээд цаг хугацаа урсаад байгаа боловч тэр бүх өдөр цаг хоногуд маш их үнцэнтэй шүү. Тэгээд энэ өдөр дэлхийн түүхэнд гэл нөгөө маш олон мэдээллүүд хайлтаар гарч ирдэг шүү дээ. Тэгээд тэр дундаас 2020 оны яг 3 сарын 11-ний энэ өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийг энэ вирусыг цар тахал хэмээн бүр яг ингээд зарлж исэн тэр өдөр юм байна. Тэгээ яг ингээд 20 он ингээд COVID-19 гингүүд нэг юм ойрхон юм шиг боловч аль хэдийн 5 жил өнгөрсөн байна. Яг тухайн үеийн ингээл би яг энэ мэдээллийг ингээ харж байхдаа хөөх яг нэг тэр цар тахал гээл COVID-19 ингээл хөл хороо тогтоогоол ингэж яг тэр үеуд нэг юм айцтай байсан шүү дээ. Тийм айцтай байлгүй. Тэгээд хөөх юу болоод байна эргэн тойронд байгаа хүмүүсээ өвдчих үе яачих вэ гэл ингээд нэлээд айцтай байсан өдөр хоногуд аль хэдийн 5 жилийн өмнө өнгөрсөн байна. Тэгээд хөөх буцаад нь маск зөөхгүй ингээд ямар сайхан ингээд өглөө ингээд талхаж яваа гэдгээ ингээд бодож байгаа маш сайхан байлаа. Тэгэхээр бүх юм урсаад аль хэдийн ингээд өнгөрнө. Тухайд маш хэцүү мэт ингээд санагдчихсэн ч эзний хамгаалалт тэнд дүүрэн байдаг юм аа гэдгийг ингээд харах бас маш сайхан байлаа. Тэгээд дэлхийн түүхний энэ өдөр маш олон алдартнууд мэдлсэн байна. Маш олон алдартнууд энэ дэлхийг орхисон өдөр болж байна. Тэгэхээр өнөөдөр юу болохыг бид нэр үнэндээ мэдэхгүй хаана хин нэг нь баярлаж хин нэг нь гонглж байгааг ч мэдэхгүй. Тэгэхээр эзний нүднээс далдуур юуч болдгоо гэдгийг та битгий мартаарай. Тэгээд Бурхан тантай хамт байгаа шүү. Таныг анзаарахгүй би орхигдсон ганцаарцсан гэж та битгий бодоорой. Эзэн тантай хамт байгаа шүү. Энэ гахалтай хаврын өглөө биднэрт цасыг өгч байна. Хавар орсон цас бол шар тос гэж монголчууд нэрдэг шүү дээ. Яг ч шиг эзнээс өгөгдөж байгаа бидний амьдралд өгөгдөж байгаа тэр зүйл яг л шар тос мэт шиг байдаг шүү гэдгийг та битгий мартаарай. Тэгээд ийм зөвлөлүүдийг өөрийнхөө амьдрал дээрээ та тусгаж бас ойлгоорой. Тэгэхээр нэг л мэдхэд өдөр өнгөрч, нэг л мэдхэд жил өнгөрч гэдэг нэг юм дуу нав залгах байсан л та. Тэгэхээр бид нэг зүйлийг аягүй ойлгож явах хэрэгтэй. Өдөр болгон эзэн биднэрт боломж олгодог. Амьдрал биднэрт боломж нэг л өдөр хаалгадаг тэр өдөр нь хизээч юм Агтл эзэнд итгэдэг хүмүүс бид нэг зүйлийг мэдэрдэг. Эзэн өдөр болгон бидэнд хайр инрэл болон боломж олгож идэг гэдгийг л санаж байх хэрэгтэй. Тэгээд энэ өнөөдөр цаас хаялсан энэ сайхан өглөөг эзэн биднэрт боломжийг олгож байгаа шүү. Ямар боломж байх гэдг нь магадгүй таны амьдралд хүн болгоны амьдралд өөрөөр байгаа. Гэхдээ энэ боломжийг битгий алдаарай. Эзнээс өгөгдсөн энэ боломжийг битгий алдаарай. Тэгээд эзний өмнө хамтдаа эрч түнд алдар магтаалыг өргөцгөөе.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид өнөөдөр хамтдаа Матай номын 5-ын 8 дахь ишлэгийг үзнэ. За энэ бол зүрхэндээ цэвэр ариун байгсад хэрэлтэйё. Тэд Бурхныг харах болно гэсэн ишлэг. Амен. Зүрхэн цэвэр хүн гэдэг бол баг өөрөө эрдэнэс гэсэн үг. Зүрхэн цэвэр хүнтэй таарч байв. Үнэхээр яаж юм уужуу байдığım бол, яаж юм хайраар дүүрэн байдığım бол, яаж одоо ингэж бодож харж, ингэж өнгөрүүлж, тэ одоо яаж ингэж эзнийг ирж хааж, яаж юм цайлхан, яаж юм дахин бүр ингэж хууртгадж баг бэлэн, дахин одоо зовходж бэлэн тэгсэн хэрнээ эвдэгдэхгүй ийм зүрх сэтгэл байдаг юм болоо гэж бодож байгаа таны амьдрал байдгүй гэж. Тэгэхээр эзэн хуучин гэрээний маш олон түүхүүд дээр юу хэлсэн байдаг вэ гэхээр би дахлыг биш хань хүний зүрх сэтгэлийг хардгаа гэдэг бол үгийг хэлсэн байдаг. Миний хамгийн их одоо сонсох одоо унших дуртай хуучин гэрээний 2 одоо бүлэг дээр хоёулын дээр нь энэ цэвэр зүрх гэдэг үг байдаг. Тэгээд миний хувьд бол Христ итгэлийнхаа амьдралд одоо хамгийн их одоо хичээж ирсэн зүйл бол зүрхээ хамгаалах байсан гэдгийг л яг аягсаа мэдээд байна. Тэгэхээр зүрхээ хамгаалах гэдэг нь яг ямар ч гэхээр энэ дэлхий дээр хүмүүс цэвэр зүрхтэй байгаад хэрэггүй. Одоо яг гэдэг тийм байсны ашиг байхгүй. Одоо гэдэг хүнийг уучлсны хэрэг байхгүй, хүний төлөө явсны хэрэг байхгүй, зориулсны хэрэг байхгүй гэж ингэж ярьж ингэж яг тэр нь ингээ яг батарей шиг дуусч эсвэл яг тэр одоо итгэл найдвараа ингээ алдаж тий. Тэгээд яг тэр байдлаар хүмүүсийг ингээ өөртөө адилхан болгох ч юм уу тий санамсаргүйгээр л тий мэдээ санаатаагаар хүний цэвэр одоо зүрхтэй болохыг хүсэж байгаа хүний хүсэл зорилгыг одоо унтраана гэж байна. Гэтэ ер нь бол хүмүүс яг биеиндээ тэгж байдаг. Чи ийм байсны хэрэг байхгүй. Чи тэрэнд ингэж хандсны хэрэг байхгүй. Яагаад гэвэл дэлхий тийм биш гэж. Яг энэ үгийг сонсох юм бол үнэхээр дэлхий тийм биш гэж хүлээн шүрч байна. Дэлхий үнэхээр цэвэр зүрх сэтгэлийг үнцэнтэй тийм ч их тооцдог. Гэхдээ дэлхий цэвэр зүрх сэтгэлийн хүртэгч нь байхыг хүсдэг. Хэний өөрийг нь хуучилдаг байгаасай гэж хүлээж авдаг байгаасай гэж хүсдэг. Зүрхэнтэй цэвэр ариун байгсад ерөөлтэй тэд Бурхныг харах болно. Хуучин гэрээний олон өргөдлүүд өргөж явах үед тахилч нь юу гэж хэлсэн вэ? Чи ч мэдтэн. Эзэн тахлыг биш. Эзэн зүрх сэтгэлийг хардаг. Эзэн өөх тасаг энэ чинь биш. Энэ үхэр мал энэ хонь алт мөнгө одоо энэ тарай бодоо эдрий ч юм биш. Эзэн чиний зүрх сэтгэлийг хардаг. Эзэн чиний дуулууртай байдлыг хардаг. Чинийг одоо хүртэл мэдхгүй гэж үг. Дуулал 51 дээр Давид хааны одоо гимшил өршөөл хүсэлтийн дуулал байдаг л да тийм бид бүгдээрээ сайн мэдэн те. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж та өөрийн сүнсийг надаас бүү аваач гэж. Бид нэг л мэдхэд энэ дэлхий дээр өөрсдийнхөө зүрхийг алдчихсан, бидний зүрхийг шархлуулчихсан, бидний зүрхээр одоо юм муу тус ороод гарцсан юм шиг ингээд бохирдчихсан, ууралчихсан, бохомдчихсан, үзэн ядчихсан аль хэдийн янз бүрийн юм өшөө авалтын ч юм уу эсвэл дургуутчлын эсвэл хорон үгсийн ингээд цуглуулга бол материал бүрдүүлээд эхэлчихсэн л байж идэг. Тэгэл нэг л өдөр эзний сүнс бидэнд санаалахад тэр бүхэн биш. Харин ариун сүнс бидэнд илүү хэрэгтэй гэдгийг бид мэд. Тэгэл бид яг л Давид шиг тайлбардаг та. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж та надаас өөрийн сүнсийг бүү аваач гэж. Саул хаан их дураараа нөхөр байсан Давидын хаан. Самуэль нэг юм хотарж ирээд одоо тэгээ 7 хоногчсан юм биш. Харин Самуэлийг 7 хоног хүлээж чадахгүй юу гэдэг Саулын амьдралын сонголт бол байжсэн.
Самуэлийг хүлээж чадах юм бол өөртөө хамт байх хэсгээ шийдэж чадахгүй байгаа тэр 3,000 байна уу 5,000 байна уу тэр дайчид бол тийм чухал биш байсан. Учир нь Самуэльтай хамт эзэн түүн дээр ирэх байсан учраас. Урд нь Гедеон 32,000 хүн цуглуулхад эзэн 3 тогийн үлдээгээд бусдын тараасан шиг. Самуэлийг хүлээж чадсан бол эзэн Самуэлээр дамжуулаад Саулын цэргийг удирдах Саул хүү Йонатантайгаа хамт яваад дайснуудаа ялгч ирсэн юм билүү мэдээгүй шүү дээ. Харин Саул гэж нэг дураараа нөхөр Самуэлийг ирэхгүй 7 хоног готно хүмүүс тарах гээд байгаа учраас би хаа юм чи яавал гэж тэгээд тахилчийн ажлыг хийдэг. Өргөл. Тахилчийн ажлыг ийм бардамд ийм яаруу сэтгэлээр хийдэг юм биш. Хүмүүсийн гэм нүглийг бурхнаар уучлуулж хүмүүсийн зүрх сэтгэлийг цэвэр ариун болгоно гэдэг чинь хин нэгний ийм хүлээцгүү би юугаараа өөрийн бусдаас гэж боддог хүмүүс энэ ч хийдэг юм биш. Тийм учраас Самуэль үржээ чи юу гэж чинь энэ вэ? Эзэн хүний доторхийг хардаг. Эзэн хүний дуулууртай байдлыг хардаг гэж. Ингэж хэлээд үүнээс хойш Саулыг Самуэль орхидог шиг бид нар ч гэсэн өөрсдийн зүрх сэтгэлийг зүрхийг алдахгүй. Эзэн биднийг орхихгүй боловч эзний хайр инэл түүгээр дамжуулан биднээр ирж гисэн олон зүйлүүд одоо туслагдах болно гэж. Зүрх сэтгэлийн цэвэр байж байгаа тохирсон хүмүүсийн тухайд бол нэг ийм зүйлийг бодох хэрэгтэй. Би Библийг уншиж байхдаа бас Библиэс олон багш нараас асууж авах үедээ нэг юм ойлгосон. Зарим хүмүүс эхнээсээ итгээгүй хүмүүс байсан. Зарим хүмүүс эхнээсээ бурхны хүмүүс биш байсан. Зүгээр л ингээд бидэртэй адилхан харагдаад, бидэнтэй адилхан ажиллаад, биднийг дуурайгаад тэгээд яг ингээд явцсан. Тэгээд мэдээж эзний үг юм чинь энэ тийм муу өөр нөлөө бол авчрахгүй. Гэхдээ зүрхээ эзэнд өгөөгүй учраас хэзээ нэгэн загт бүх зүйл эзэн угаасаа зүрхийг л харж байгаа юм шиг ойлгомжтой болдог. Тиймээс би өнөөдөр таавантай гаалцах гэж байгаа зүйл нэхэр Матай 5-аас 7 дугаар бүлэг уулан дээрх сургаал гэдэг маш алдартай. Би нэг цээжлээрэй гэж таны бүр уриалмаар байна. Та энийг цээжлээрэй. Амьдралын одоо маш их олон сургаалууд энэ дээр. Энэ талаар манай чуулганыг настай их надаас асуух үед бол би нэг юм бодож ирсэн. Пастор зүрхэндээ цэвэрхэн л эзнийг харна гэж Библиэлд бичсэн байна. Яагаад гэвэл Бурханд тэр хүртлээр итгэж юм гэсэн үг шин. Бурхан зөвхөн гаднах байдлаараа хийж байгаараа юмараа биш те. Бурхан миний бүр зүрхийг сонсдог, зүрхний зохилтыг сонсдог гэж итгэж байгаа юм чинь эзнийг харлахгүй яах. Хүмүүс эзний юу хийж байгааг хардаг бол тэр хүн бүр хийж байгаа эзнийг нь хардаа гэсэн үг. Тэгээд юу хийсэн бэ гэхээр тэр их надаас асуухтай юу гэсэн Бурханы хүслийн дагуу хийгээгүй үү. Бид хүмүүсийн болон өөрийнхөө өргөж байгаа зүйлүүдийг л их тод харддаг. Тэгээд бид өргөж байгаагаасаа илүү өргөж чадахгүй хийж байгаагаасаа илүү зориулж чадахгүй байгаа мэт санагдах тэр үед бид Бурхан биднээр дамжуулан хийхийг хүссэн төлөвлөгөөг олгож чадах байж. Та өөрийнхөө өргөлийг хэд том хардаг вэ? Та өөрийнхөө өргөлийг өргөл авч байгаа Бурханаас том хардаг вэ? Та өөрийнхөө хүнд тулсан тосыг эзэн танаар дамжуулан тэр хүнд хандах гэсэн уужим агуу өршөөлийн сэтгэлээс том хардаг вэ? Хин нэгний гар дээр тавьсан зүйлээ Бурхан өөрийн хүүг загламаа дээр өгөөд хүмүүст өгдөг тэр мөнх аймаас илүү гэж бодсон. Цэвэр зүрхтэй байхыг хичээдэг. Харин зүрхэн цэвэрхэн Бурханыг дотроо хүлээн зөвшөөрдөг. Мөн харилцаан дээрээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хэдийгээр маш их эргэлзээ өөрийнхөө нөхцөл байдлаас давсан олон зүйлийг Бурхан шаардсан ч гэсэн Бурханы хязгааргүй хүч чадлыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө сул дорой байдаг ч гэсэн хүлээн зөвшөөрч дуулууртай дагдаг. Тийм л хүмүүсийг бид нар юу гэж хэлээд идэх вэ? Зөв зүрх сэтгэлтэй, цэвэр зүрх сэтгэлтэй гэдэг. Давидын эцэг эсээ Самуэлийн урдаараа Давидын ах нарыг явуулж явах үедээ аль ч хүн тэнцэх боломжтой гэдгийг бол мэдчихсэн. Гэхдээ тэр эцэг хөвгүүдийнхаа чадвар болоод гаднах байдлыг илүү харж ирсэн. Самуэль ч гэсэн таалагдсан. Сайхан өндөр залуу байна, хүчрэх залуу байна. Гэтэл Бурхан Самуэлд өгсөн юм. Биш. Энэ залуу биш гэж үг биш. Тэнгууд Самуэль Элигээс асуудаг. Танд өөр хүү байгаа юу? Эсээгээс байгаа нэг хүү байгаа штэ гэж.
За ингээд Самуилийн хааж байгаа цэвэр зүрх сэтгэлтэй хүн Израилийн удирдагч болох хүн Бурхны ард түмнийг Бурхантай эргүүлэн холбох тэр хүн хонио хариулаад явж исэн. Тэгээд эцгийн дуудаж авчсны дараа Самуэль түүнийг тосолж хоол идэхээс сууд. Тэр өдөр Давидыг ирэх хүртэл зоог бариагүй шиг цэвэр зүрх сэтгэлтэй хүмүүс бидний эргэн тойронд байхгүй болох тэр үед бид Бурханаас ямар их холдсныгоо бид Бурханы зүрх сэтгэлийг ямар их ойлгохоо байсан, ямар хатуурсныгоо ойлгож мэддэг. Бас нэг үннийг би хэлээд үнэн өглөө өдөр хамтаа герман шүтэн таар залбирмаа. Тийм цэвэр зүрх сэтгэлтэй хүмүүс бидний хажууд байхгүй байх үед бид Бурханы болон түүний үйлсийг харах боломжгүй байдаг, хүртэгч боломжгүй байдаг мэт надад санагддаг шүү. Танд юу санагддаг вэ? Амен. Яг энэ цагт бүгдээрээ зүрхээ нэгтэлцгаая. Цэвэр зүрхийг өгөөч хэмээн эзний өмнө ирж зүрх сэтгэлээ нэгтэлцгаая. Цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас дагуулж байныг хүсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас дагуулж байныг хүсэж Ирэн үеихэндэ таны царайхахи зүчөрөж Яаковын бурхан Ирэн үеихэндэ таны царайхахи зүчөрөж Яаковын бурхан Odoksoki Arosos mindaro balach Horam shite Bozar bukhni Noran khash bandi doize Tzivir zurki Tzivir bukhni Tanās dagуулж байныг хүсэж Цэвэр зүрхийг цэвэр бүхнийг Танаас дагуулж байныг хүсэж Ирэн үеихэндэ таны царайхахыг зүчөрөж Яаковын бурхан Ирэн үеихэндэ таны царайхахыг зүчөрөж Яаковын бурхан Цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас дагуулж байныг хүсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас дагуулж байныг хүсэж
зөвшөөрөөч яагүй бурхан ирэн үеиндээ таны царай хахи зөвшөөрөөч яагүй бурхан цэвэр зүрхий цэвэр бүхий танаас авч баниг үсэж цэвэр зүрхий цэвэр бүхий танаас авч баниг үсэж ирэн үеиндээ таны царай хахи зөвшөөрөөч яагүй бурхан. Амен. Өнөөдөр бид нэр Матай номын 5 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс суралцлаа. Зүрхэндээ цэвэр ариун байгсад өрөөлтэйе. Тэд бурхныг харах болно. Амен. Энэ дэлхий дээр хичнээн үнэнч хүн байсан миний зүрх цэвэр гэж хинж хэлж чадахгүй юм аа. Туйлаас гинтэй босон хүний зүрх хэрхэн цэвэр болох вэ? Эзэн Есүс хэлэхдээ миний хэлсэн үгнээс болж та нар хэдийнэ цэвэр болжээ гэж Есүс бидэнд хэлсэн. Тэгэхээр тэрхэн сэргээлтийн угаалгын улмаас бид цэвэр болгогдсон юм аа. Зөвхөн Есүс Христийн цус биднийг бүх гэм нүглээс цэвэрлэдэг юм шүү гэдгийг битгий мартаарай. Тэр Магдалины Мари Есүсийг амьсны дараа харчаад хурж ирээд би эзнийг харлаа гэж хэлсэн. Магдалины Марийн өнгөрсөн амьдрал түүний дагалдагчдын дунд эзлэх байр суурь, түүний талаар мэддэг зүйлс нь бол түүнийг цэвэр хүн гэж хүмүүс бол хэлэхгүй. Гэтэл эзэн яг саяны манай бэлгийн үтгэж хэлсэн дээр та нар миний хэлсэн үгнээс болж цэвэр болсон гэж хэлсэн. Маш энэ үүнд өөрөө итгэсэн. Тийм ч учраас эзэн түүнд үзэгдсэн. Өнөөдөр таны хүмүүс юу гэж ярьдаг би мэдэхгүй. Бид хоёр бол мэдэхгүй шүү дээ. Бас та өөрийнхөө талаар өгч өгдөг мэдэхгүй. Хэрвээ та эзний үгэнд итгэдэг, Германы шүдэртэй хамт байдаг. Тэгээд зөвхөн энэ нэвтрүүлгээр зогсохгүй эзнийг өөрөө эрен хайдаг бол эзэн таны төр сэтгэлийг цэвэрлэж таны амьдралд өөрийн хайр өршөөлийг гарцаагүй өгөх болно. Та эзнийг харах болно. Амен. Өрөөж байна. Тэгээ хамтдаа залбирая. Орчин ертөнцийг бүтээсэн эзэн таны хайрын нэрээр агуу энэ өглөө бид хамтдаа таны өмнө залбирanгуйж байна. Бид өнөөдөр хамт залбирж байгаа хүмүүс хэн байгаас үл шалтгаалan та харин бидний өршөөгч, бидний хайрлагч, бидний аврагч учраас бид хамтдаа залбирanгуйж байна. Энэ өглөө хамтдаа энэ тэнд байгаа газраас нэгдээд энэ газраас тань руу залбирж байгаа бидний залбирлыг сонсож бидний шаргалсан, хүндэрсэн одоо маш олон зүйл хураахтан энэ зүрх сэтгэлүүдийн ачаагтаа хөнгөлж та бидний зүрх сэтгэлийг цэвэр зүрх сэтгэл болгож өгөөч. Дахин юу ч бохирдуулж чадахгүй, юутай ч холилддаггүй, юу амарч хоёр зүйлийг одоо хадгалдаггүй тийм зүрх болгож өгөөч. Бид таны хармаар байна, таны хайрын нэрлийг хүртмээр байна. Бид таны хайрын нэрлийг хүртэж, таны өчөөгөн сул дараа биднийг өрөвдөн хайрлаж, бидний дамжуулан хайрлагдсан хүмүүсийг бас харж тань талархахыг хүсэж байна. Магтаал хүндэтгэл алдарна. Бүх зүйл зөвхөн танд байх болтугай, бүх зүйл зөвхөн танаас үлээ. Таны бидний төлөө илгээсэн эзэн Есүсийн нэрээр залбирэн хойлоо. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээдийн цагтаа уулзцгаая. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.